Сайн байцгаана уу? Та бүхэндээ онлайн подкаст систем дээр хэрхэн хөнгөлтийн карт холбох заавар видеог хүргэж байна. Юун дөрөнд кассing програм руугаа нэвтэрч орно. Нэвтэрч орсны дараа дэлгэцний зүүн дэд буланд байрлах CIS гэсэн товчон дээр дарна. Танд дараах сонголтууд гарч ирэх ба та харилцагч F1 гэсэн сонголтын дээр дарж орно. Дарж орсны дараа танд энэ цонх харагдах бөгөөд энэ нь таны бүртгэж авсан харилцагчдын жагсаалт юм. Та энэ жагсаалтаас аль харилцагчдаа хөнгөлтийн карт нээж өгч байгаа харилцагчаа сонгоод урталтанд байрлах засварлах гэсэн энэ зурган дээр дарна. Дараад ороход танд энэ цонх харагдах болно. Та энэ цонхноосоо баруун талд нь байрлах хөнгөлтийн карт гэсэн энэ цонхон дээр дарж өгнө. Дарсны дараа танд бол эдгээр сонголтууд харагдах байгаа. Та карта хизээ нээж байгаа огноогоо оруулна. Жишээлбэл 7 сарын 30-нд нээж байгаа бол карт хэдэн хоногийн хугацаатай вэ гэд 3 сарын хугацаатай гэж тооцоод 10 сарын 30-нд тусгаар хийгээд өгье. Картын номероо бол оруулаад өгнө. Хувийн хөнгөлөлт тооцоо бол энд оруулж өгнө гэсэн үг. Дараа нь нууц үгээ оруулнаа. Бүх мэдээлэлээ хийсэн бол та дэлгэцнийхаа зүүн талд байрлах хадгалах F12 гэсэн товчон дээр дараад танд амжилттай хадгалагдлаа гэсэн цонх гарч ирнэ. Энэчнээсээ гараад та жишээлбэл одоо борлуулалт хийгээд үзье. Миний Монголын сүүгээд тухайн бүтээгдэхүүнийг борлуулах гэж байгаа л ингээд оруулаад өгье. Төлөх гэсэн товчон дээрээ дараад тухайн хөнгөлтийн карт гэсэн энэ хэсэгт нь картныхаа номерыг оруулаад өгнө. За нууц дугаарыг нь асуугаад оруулахад тухайн хэрэглэгчийн хөнгөлт нь ботогдож байна гэсэн үг. За ингээд болсон гэд дарахад за бэлнээр 2700 төлгөө гэд таны хөнгөлтийн карт бол амжилттай холбогдсон байна.